Үннийг хэлэхэд урд нь унтаж чадсангүй. Сэтгэл төгшээд олон ээжүүд ингэсэн баха. Би хэдхэн хоногийн өмнө онцгой байдлын албан хаагч авран хамгаалагч залуучуудад энэ олон их найд хэдэн сая доллараараа яриад хэдий тугаад байгаа мөнгнөөс талын зориулаад өгөөч гэдэг ийм бичлэг хийж исэн. Тэрнээс хойш одоо ингээл 1-2 хоногийн дараанаас өндөрт гал гарлаа. Харах нөхрөө хөөхөд унлаа. Хэдэн жилийн өмнө л дурууж ба хөрөө байна уу гэд онцгой байдал зар тавиад ард түмнээсээ хөрөө асуучсан. Одоо хүртэл одоо хангалттай юм авран хамгаалах сүүлийн үеийн тоног төхөөрөмж техник хэрэгсэл байхгүй байгаа нь үнэхээр нотлогдож байна. За дараагийн асуудал өчигдөр би энэ одон авж байгаа олон хүүхэд төрүүлж өсгөж их орондоо хүн болгож өгж байгаа ээжүүдийн хүч хөдөлмөрийг төр засаг яаж үнэлж байгаа вэ? Зөвхөн нэг удаагийн арга хэмжээ буюу одон ингэртэн зөөж өгöd өнгөрөх биш. Суур тогтолцоо бодлогоороо энэ ээжүүдийг дэмжих ёстой гэдэг ийм утга агуулгатай рил оруулангаа ээжүүдтэй ингээ халуун баяр хүргэе гэж ботсон боловч энэ харанхуй нүхэнд олон цаг олон өдөр ингээд хүүхэд унтсан байгааг эмнтэй зэрэгцээд одоо ингээд инээ таниад баяр баясгал болж рил оруулах гэснээр эмзэглэж чадаагүй маа. Тэгээ урьдчилан унтаагүй ингээд биднүүдээ ухаж хаад ингээд нэг нь их хурлын гишүүн байсан хүн. Одоо нэг нь их хурлын гишүүн байгаа хүн гэд хоёр эмэгтэй инээ чанайсан инээдтэй минэттэй гээд ингээд хэрүүл мэрүүл хийсэн пост оруулж байгааг хараад үнэхээр сэтгэл эмзэглээд хар шун бас хөрөн нэр арайчтай гэдэг юм бодлоос төрж байгаа байхгүй. Хүүхдийн хамгаалал ээжүүдийн хөдөлмөр эрхлэлт ээжүүд ингээд ажил хийж яхад өөр хүүхдүүдтэй ингээд санаа зовхгүй ингээд асарч хамгаалах ясэл цэцэрлэг сургууль хүрэлцээгүй байгаа тухай ярьж явах ёстой байдал. Ийм хүмүүс ийм авир гаргаж байгаа болохоор одоо энэ ус яаж өгч юм бэ тиймстэй. Тэгээд эцэст нь хоёр зүйлийг би бас хэлмээр санагдлаа. Энэ энтгэг улсад нөгөө ус хомсдсон ядуур ихтэй хүн ам ихтэй учраас ундны усаа одоо олдохгүй байгаа учраас гүнээс хэдэн 100 м хэдэн 10 м тухаж ийм цооног гаргаж ус хайдаг хэрэгэлдэг. Тэгээд дараа нь тэр нөхөө ингээ болохгүй хайснаас болж маш олон тооны хүүхдүүд дандаа унж идэг. Ийм учраас энтхийн эрдэмтэн багш инженер сургуулийнхын техникийн одоо ийм шугам одоо хоолой шиг юм хэлбэртэй. Тэгээд доошоо тулгаад нөхрөө оруулаад тэгээд үзүүртэй ийм хоёр барьж авдаг ийм гартай ийм тэрэг хэрэгсэлтэй ийм тоног төхөөрөмж бүтээгээд бас хэд хэдэн хүүхэд аварсан ийм амжилттай туршлага байд юм билээ. Аливаа ослыг болохоос өмнө төр засгийн дарга удирдлага сайд юу хийж байж байгаа юм? Гарсан хойноос гарахаас өмнө бүх бололцоо нөхцөлийг бий болгох гэж л дарга нар байгаа шүү дээ. Тэгээд энэ жишээнээс харахад одоо сүүлийн үед одоо цооног ухаж чинь өндөр давхрын байшингууд бий болж ингээд хөгжил дэвшлээд агаад авран хамгаалах ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүд шинчлэгдэж байгаа учраас энэ дээр мэдрэмжтэй хандаад тэр болгоноос нь ядаж ганцыг авчих мөнгө бол манай улсын орлогод байгаа. Хоёрдугаар асуудал гэвэл энэ хүнээр хүн хийж одоо эх орондоо иргэн бэлдэж өгнө гэдэг бол маш хүнд үнэтэй ийм хөдөлмөр байдаг. Энэ дэлхийн улс орнууд дээр төрөлт эрчимтэй багассан. Яагаад тэгэхээр эн чинь нэг хүүхэд төрүүлж өсгөхөд үнэхээр чанга болчихлоо шүү дээ. Энэ нөхцөлд ялангуяа 4 болон түүнээс дээш хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа ээжид ипотекийн зээлэнд амьдралын анхдагч хэрэгцээ болох байранд очиргүй оруулах, зээлийн хүнээс хөнгөлөх, татвар хураамжаас хөнгөлөх энэ цэцэрлэг айл сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлээд ээж тайван ажиллаа хийх боломжийг олгох гэх мэтчлэн ийм бодлогын шинжтэй үйл ажиллагааг эрчимтэй явуулаач. Энэ олон хүүхдийг төрүүлж өсгөж эх орондоо хүн болгож өгнө гэдэг нэгдүгээрт ээж аавын өөрөг хариуцлага юм шиг боловч хоёрдугаар нь чинь эх орондоо ирээдүйн иргэн хүчрхэг орны иргэдийг бий болгох, татвар төлөгчийг бий болгох, ажиллах хүчнийг бий болгох ийм бодлогын чанартай ийм дэмжих ёстой зүйл мөн багхгүй да. Энэ бидний мэдэх Япон, Солонгос, Герман гэх мэт орнуудад үнэхээр төрөлт багассан. Яаж төрөлтийг нэмэгдүүлэх вэ гэдээ аргаа барж байгаа. Харин азар манай Монгол ээж аавд зоригтой байгаа учраас өөрийгөө золиослон барин зураг бөхсгийн ажиллаж одоо эх орондоо хүн бэлдэж өгч байгаа гэдгийг ойлгож төр засаг нь хүндэтгэлтэй хандаасай. За ингээд эцэст нь Монголын үрс олон болж хөрхөн өсөж тарнж байгаа хүүхдүүдэд эрсдэл бага байгаасаа за ээж аавд бас хариуцлагатай ханддаг байгаасаа
Энэ авран хамгаалагч залуучуудаа алим болгон улаан гараар нь тийм ээ гал гамшиг руу оруулж тайрсан канистртээ нөхрөө оруулж ингэж эвгэнэлтэд амьдрах юм бэ. Энэ байдал талсан зогсоосой. За ингээд эцэст нь энэ олон ээжүүдийн одонгийн хур болсон энэ өдрүүдийн сүүн цагаан одоо зам мөр одоо нөхөн дунсан бяцхан өхнийг ивэх болтугай гэж бодож байна. Үнэхээр хэцүү юм аа.